Амен. Халелуя. Өнөөдөр бид хамтдаа хуваалцах эзний үг бол Эфес номын 4-р бүлгийн 13-аас 16 дугаар ишлэл байна. Өнөөдрийн номлолын маань үгийн сэдэв бол Христөд бүх талаар өсцгөөё гэсэн. Христөд бүх талаар өсцгөөе. Бүгдээр хамт хэлэх үү? Христөд бүх талаар өсцгөөе. Амен. Би эндээс дуудъя. Бид бүгд итгэхгүй ба Бурхны хүүг мэдхгүй дор нэгдэх хүртлээр төлөвшсөн хүн болтлоо Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртлээр ингэх ажээ. Бид цаашид хүүхэд байхаа болж давалгаанд эндийн чидэгдэн альва номлолын салхи хүмүүсийн ов мэх болон залхаа хувилдааны башир аргад туугдалгүй үннийг барьж ингэхдээ харин хайранд тэргүүн болох түүнөөд Христөд бүх талаар өсцгөөе. Нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдсон нийлж буй бүхэл бие нь Христийн хайр дор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог гэсэн байна. Амен. Халелуя. Би танаас нэг зүйл асуухыг хүсэж байна. Та ер нь хэр өсөж байгаа вэ? Та хэр өсөж байгаа гэж өөрийгөө бодож байна. Танд өсөх шаардлага шалтгаан байгаа юу? Өргөшөө өсөж байна уу? Зарим маань өндрөөсөө өсөж магадгүй те өсвөр бага. За магадгүй 20-с дээшээ бол ер нь бол өргөшөө өсөх тал руугаа явж магадгүй тийм. Гэхдээ энд ярьж байгаа өсөх гэдэг үгийг бид бол зөвхөн бие махбодын өсөлтөө бид бас ойлгож бас болохгүй юм. Гэхдээ энд ярьж байгаа зүйлс нь бидний юу руу өсөх гэж байгаа юм бэ гэдгийг бид өнөөдөр эзний үгээс хамтдаа судлах болно. Тэгэд бид бүгдэнд нь өсөх хэрэгцээ байгаа. Та хажуу дахь хүндээ бас хэлэхгүй. Бидэнд өсөх хэрэгцээ байна гэж. Танд ч ихсэн өсөх хэрэгцээ байгаа. Халелуя. Танд бол энэ бол сайн мэдээ юм аа. Амен. Таны өсөлт хөгжил дуусаад өнгөрчөөгүй. Та өтгөрөөд өвгөрч байгаа нэг юм бол биш. Харин та өссөөр байх тэр хэрэгцээ танд байна гэсэн. Та өсөхийн төлөө энэ газар сууж байна гэсэн үг. Халелуя. Биднийг өсөхийг хүсэж байна. Халелуя. Тийм учраас энэ хэсэг дээр өнөөдөр бид хуваалцах энэ хэсэг бол бид Христөд бүх талаар өсөх ёстой маа гэсэн. Хаашаа гэсэн бэ? Христөд бүх талаар өсөх ёстой. Ямар талаар гэсэн бэ? Бүх талаар өсцгөөё гэсэн байна. Халелуя. Тэгэхээр өнөөдөр бид Христөд өсөхөд би баг балчир байхдаа манад нэг юм шар юм хоолны шүүгээ байсан. Модон шүүгээ. Тэгээ би тэн дээр ингээ харах юм бол болон дээр нь баахан юм хэрчээс байдаг. Одоо хүртэл манай аавынд байдаг л да. Өнгөн цагаан болцсон одоо шар байсан бол. Тэгээ тэр бол нэлээд олон хэрчээс одоо хүртэл байдаг. Тэгээ тэн дээр ингээ тэгшээ гэд бичсэн нэг шургуулган дээр нь. Тэгээ би тэрүүгээр өөрийгөө хэр өдөр жил болгон хэр их өсөж байгааг ингэж тэмдэглэдэг байсан. Тэгээ зарим жил бол ингээд нэлийн өндөр өсчдөг. Зарим жил бол нөх өсөөгүй ч юм шиг те хэвээрээ байгаад байгаа юм шиг. Тэгээ тэр зүйлийг ингээд өсөж байгааг харахтаа би баярлдаг байсан. Өсөж байгаагаа харахтаа. Тэгэхээр бидэнд өсөж байгаагаа хэмжүүр байх ёстой гэсэн үг. Тэгвэл эзэн биднийг өсөөрөө гэсэн юм болвол бидэнд ямар хэмжүүр тавьсан юм болоо гэж. Тэгэхээр энд ихний 13 дугаар ишлэлээр бидэнд тавьсан хэмжүүрийн тухай хэлсэн байна. Бид бүгд итгэхгүй ба Бурхны хүүг мэдэх дор нэгдэх хүртлээ гэсэн. Хоёрдугаарт нь төлөвшсөн хүн болтлоо гэсэн. Гуравдугаарт нь Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртлээ
гэдэг хэмжээсийг тавьсан байна. Нэгдүгээрт нь юу гэсэн бэ? Итгэхгүй нөгөө талаа нь Бурхны хүүг мэдхгүй гэсэн. Тэгээ энэ мэдхүйг дор бид нар нэгдэх ёстой гэдгийг хэлж байна. Нэгдэх. Энэ бичээсийг бичигдэж явах тэр цаг үед олон номлолууд явдаг байсан баг. Энд тэндээс хүмүүс ирээд Бурхны талаар заадаг байсан. Анхны чуулганууд байсан учраас. Тэгээ энэ зүйл дотор зарим нь би тийм зүйл сонссон, би тэр хүнээс тийм зүйл сонссон, ийм зүйл сонссон гэд хуваагддаг байсан биш магадгүй. Бурхан бол ийм. Бурхны хүү бол тийм байсан, ийм байсан. Харин нөгөөгс нь үгүй тийм байсан. Бурхны хүү бол ийм. Тэгэхээр бид Бурханд итгэх үе дотор, итгэх үе дор, нөгөө тал нь Бурхны хүүг мэдэх үе дор бид нэгдэх ёстой маа гэсэн юм. Амен. Та бид энд сууж байгаа бид нар яг л нэгэн дугаар итгэх үеийг нэг дор бид итгэхийг сонгодог тэр хүмүүс байна гэсэн. Бид Бурхны үг ирэх үед, бидний Бурхны үгийг харах үед бид итгэхийг сонгодог тэр хүмүүс байна гэсэн. Харин бид итгэлээсээ буцдаг тэр нэгэн байхгүй гэсэн. Амлалт эзэн Израилийн ард түмэнд амлалтыг өгсөн. Та нарыг би сүү балаар бялхсан тэр нутагт аваачих болно гэж. Харин тийшээ орохын өмнө Израиль бутсан байдаг. Туршуулууд явуулсан. Тэнд харин айдас сэргэлзээ байсан учраас ихэнх нь тэр туршуулуудын ихэнх нь бид энэ удаа эзэлж авч чадахгүй гэсэн. Би тэр газар руу орж чадахгүй юм гэсэн. Харин хоёр л хүн тэнд итгэхийг сонгож байсан. Харин тэнд магадгүй бүгдээрээ итгэхүйг дотор нэгдсэн бол тэр эзний амлалт руу орох боломж байсан юм а гэсэн. Тэгвэл та бид нар ч гэсэн бид итгэх үе дор, эзэнд итгэх үе дор нэгдэх юм бол ямар агуу зүйлд хүрэх боломжтой байх болоо. Эзэн бидний өмнө бэлдсэн байгаа тэр зүйлийг амсах хүрэх боломжтой болно гэсэн. Хамтдаа хүрэх боломж нэгднэ гэсэн. Амен. Хоёрдугаарт нь Бурхны хүүг мэдэх үе дор гэсэн байна. Бид бүгдээрээ нэгэн дугаар Есүс бол Христ, Бурхны хүүмэн гэж яг амьдралдаа зүрх сэтгэл дотроо, амьд Бурхны хүүмэн гэж зүрх сэтгэл дотроо үнэхээр мэддгүү гэж. Дээрээс ирсэн тэр илчлэлийн дагуу тийм ээ. Эзэн миний дотор байна гэж. Эзэн бол надтай хамт. Бурхны хүү хэн бэ? Тэр миний төлөө юу хийсэн бэ? Тэр одоо юу хийж байгаа вэ? Тэр юуны төлөө тэр зогссоор байгаа вэ? Тэр бүгд дотор бид мэдэх хүртлээ. Үнэхээр мэдэх хүртлээ. Бид энэ зүйл дотор бид нэгдэх ёстой юмаа гэдгийг хэлж нэгдүгээрт. Халелуя. Нэгдэх ёстой. Хоёрдугаарх зүйлс нь бид төлөвшсөн хүн болтлоо гэсэн байна. Төлөвшсөн хүн болтлоо гэсэн. Тэгээд 14-р ишлэлээр хэлсэн бол энд хүүхэд гэдэг зүйлийг хэлсэн. Саяны энэ хэсгээр эхний хэсгээр төлөвшсөн хүн гэж. Анхны тэр утгыг нь аваад хил рүү нь очиод харах юм бол яг энэ хүн гэдэг нь эр хүн гэдэг утга байна. Төлөвшсөн гэдэг нь нас бий гүйцсэн гэдэг утга байна. Өөрөөр хэлбэл нас бий гүйцсэн эр хүн шиг бид болох ёстой юм гэж. Эр бэрн жагссан гэж ярьдаг шүү дээ, тий. Тэр төлөвшил гэдэг бол бид нас бий хүрэх ёстой болж байна гэсэн. Нас биед. Нас биед хүрээгүй хүмүүс яадаг юм бэ гэхээр бид 14-р ишлэлийг харж байна. Бид цаашид хүүхэд байха болно гэсэн. Хүүхэд нас биед хүрээгүй хүүхдүүд яадаг вэ гэхээр давлгаанд энд тэнд шидэгдэж байгаа. Энэ яг тэр далаа дээр магадгүй давлгаа болж байгаа тийм. Давлгаа янз бүрийн ийшээ тийшээ дээр нь нэг
усан дээр тэгээ давлгаатай тэр усан дээр та магадгүй нуурын ирэг дээр очисон байж магадгүй. Салхи хаашаа байна тийшээ давлгаалдаг. Тэгээ тэр давлгаан дээрээ байгаа зүйлсүүдийг хаашаа хамаагүй авчид. Заримдаа ирэг рүү авчид, заримдаа бүр цаашаа аваа явчихна. Тэгэхээр бидний хүүхэд бол ийм зүйлс байдаг. Бид нар амьдрал тохиолж байгаа тэр зүйлсүүд биднийг давлгаамаа тийш авч явж гэнэ үү? Нөхцөл байдлууд. Хүүхэд болвол яг энэ давлгаан мэт, энэ тийм давлгаанд шидэгж байгаа мэт байдгаа гэж. Тэгээ цаашлаад альва номлолын салхи хүмүүсийн овм их залхах хувилдааны башар аргад туугдана гэсэн. Тэгэхээр энэ номлол гэдэг дээр мэдээж Христийн тухай энэ тийм заагдж байгаа номлолууд байж болно. Гэхдээ үүнээс илүү энэ цагт бидний цаг хугацааг авж байгаа. Бидэнд ийшээ яв, амьдрал бол ийм юм. Энэ утга учир нь ийм юм. Ийшээ хүр гэж зааж байгаа. Янз бүрийн сувгаар бид мэдээллийг авж байгаа шүү дээ. Магадгүй энэ үед номлол гэдэг тэр мэдээллийг хэн нэгэн гарч ирж ярьдаг байсан бол одоо бид төрөл бүрийн сувгаар тийм ээ. Самбраар, сошиал медиагаар, телевизээр, радиогоор юу вэ? Бүх зүйлээр маш олон сувгаар бид мэдээллийг авч байгаа. Амьдрал бол ийм гэж номлож байгаа номлолуудыг хүлээн авч. Ийшээ явах ёстой гэж. Чи бол юу гэдэг ийм байвал амжилттай байх бол ингэж ингэхийн болвол чи мөнгө их хураах болно ч гэдэг юм. Ашиг их олох болно ч гэдэг юм. Бидэнд янз бүрийн тэр замуудыг энэ нийгэм бидний иргэн байгаа орчин бидэнд санал болгож байна. Чи ингэхийн болвол зөв амьдрал байх. Гэр бүл байх юм бол юу гэдэг? Гэр бүл болохын тулд хэдэн жил хамтран амьдрах ёстой ч гэдэг юм. Иймэрхүү зүйлсүүдийг бидэнд эзний бус, үгийн дагуу бус тэдгээр зүйлсүүдийг энэ нийгэм энэ зүйлээс бид харж ирж байна. Цаашаа харах юм бол хүмүүсийн овм их болон залхах хувилдааны башар арга гэсэн овм их гэдэг үг энд гарч байгаа. Овм их гэдэг нь энд бүр хуучин гэрээн дээр Адам Ева хоёрыг хуурсан могоон тэр овм их залтай холбогдож. Могоо тэнд ирээд сатан могоон дүрээр ирээд Бурхны тушаалын эсрэг зүйлийг санал болгосон байна. Бурхны өгсөн зааврын дагуу хийхгүйгээр эсрэг зүйлийг санал болгосон. Тэгээ өөрт нь байгаа тэр бүх цэцэрлэгийг хариуцуулаад зөвхөн сайн мууг мэдүүлэгч модны жимснээс бүү идгсэн тэр зүйл дээр төвлөрүүлж байгаа. Тэгээ магадгүй бидний нийгэм ч гэсэн бидэнд байхгүй, бидэнд үнэхээр өөрөө байхаас өөр хүн байх тэр зүйлс рүү таныг шахажиж болох. Итгэлийн бус замаар альваг олж авахар, хээл хахуул авч өгч ч юм уу, альва зүйлд хүрдэг ч юм уу, бизнес хийж байгаа хүмүүс. Ямар нэгэн хууль бус ч юм уу, ямар нэгэн залим мэхээр альваг олж авах гэсэн. Энэ зүйл рүү таныг хандуулж явах боломжтой гэсэн. Тэгэхээр муу нэгэн одоо ч гэсэн ажиллаж байгаа. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. Бид маркетингээр ажилладаг ч юм уу сурдаг хүмүүс байдаг тийм ээ. Маркетинг яадаг үлээ? Борлуулалтаа өсгөхийн тулд янз бүрийн арга их хэрэгэлдэг шүү дээ. Янз бүрийн. Тэгээ одоо бид харах юм бол заримдаа тэр хүмүүсийг буруутгаагүй шүү дээ. Тэгээ бид заримдаа 10 цагаас хойш ч юм уу телевизээр үзэх юм бол тэнд маш өөр дүр төрхөд гарч ирнэ. Пив уугаад юу гэдэг арх уугаад тийм ээ. Үнэхээр хүчтэй болж байгаа, эрч хүчтэй болж байгаа залуучуудын дүр төрхийг харуулж байна. Ингэхгүй бол би залуу хүн биш юм шиг тийм ээ. Шал өөр зүйлсүүд тийм зугац ингээл юу гэдэг. Бидэнд тодорхой хэмжээгээр энэ зүйлийг харж байгаа бол
хэрвээ бид ялгах зүйл байхгүй бол энэ зүйлсийг автах боломжтой гэсэн. Өөрөө ч мэдлгүй. Тэгэхээр хүмүүсийн арга мэхэнд борлуулалтын арга мэхэнд та орж явах боломжтой гэсэн. Тэгээ надад энэ зүйл байхгүй байгаа юм биш үү? Би ийм зүйл надад байхгүй учраас би өөр хүн би одоо юу гэдэг нийгэмтэй хөл нийлүүлж чадахгүй байгаа юм байна ч гэдэг юм уу? Таныг сэтгэлийг унгаах гэсэн ийм зүйлсүүд байж явж явах боломжтой. Тэгэхээр балчир хүүхдүүд цаашд хүүхдүүд ийм зүйлсэд шидэгдэг гэсэн. Номлын салхи хүмүүсийн ом их залхиа хувилдааны башраар туугддаг. Бид амьдралаа тийм зүйлсээр өдөрдүүлж явах боломжтой гэсэн. Тэгэхээр төлөвшсөн хүн үүн шиг байхгүй гэж. Төлөвшсөн хүн. Цаашлаа. Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүрнэ гэсэн байна. Христийн дүүрэл чанар. Нэг удаа би залбираа зогсож байсан. Тэгээд үнэхээр эзэн та намайг өөрчлөөч. Та үнэхээр миний амьдрал тийм дуу байдаг те. Шин зүйлийг та хийгээч, шин зүйлийг та хийгээч, өөрчлөлтийг та хийгээч. Тэгээд залбирч явах үед миний амьдрал тэгээд зуулж исэн чинь тэгээд тэр дуунд буруу байхгүй л дээ. Дуулж исэн чинь гинт би нэг өөр дээрээ төвлөрсөн дуулаад байгаа юм шиг надад санагдсан. Та хийгээч, та ингэж гой болгоод өгөөч гэл. Шин зүйлийг та хийгээч, миний амьдрал гэсэн чи айгүй ингээл нулимс гарах гатж байгаа шиг те. Миний амьдрал тэгэл ингээл. Тэгсэн чинь яг тэр үед яг юм бодол орж ирсэн. Тэг яагаад ингээд өөрчлөлт нэх байхгүй юм шиг ч юм харагдах тиймэрхүү зүйлс заримдаа байдаг тийм үү. Нэрээ юу юм бэ гэд. Ингээд асуух үед хэрвээ миний дотор ингээ харсан чинь би гэсэн зүйлс байгаад байх юм бол тэнд өөрчлөлт гарах боломжгүй гэж. Би таны зүрх чинь би гэж цохилж гэнэ үү? Яаж цохилж гэнэ? Харин бид онгоогоод нээгээд харах үед тэн дотор Христ байна уу гэж. Та зүрх сэтгэлээ нээгээд харахад Христ гэж таны зүрх цохилж гэнэ үү? Та юуны төлөө цохилж, юуны төлөө алхаж байна? Миний амьдрал би яах вэ гэж цохилж гэнэ үү? Таны бодол санаа чинь. Харин Христ гэж та цохилдог байгаас. Тэг Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртэл хаж гэсэн. Христийн тавьсан ийм чанар байна гэсэн үг бас. Тэр чанар хүртэл та өсөх ёстой болж байгаа. Өсөх хэрэгтэй болж байна гэсэн. Нөгөө талаар бид бас өөрийгөө уудлаад харахад тэнд Христ дүүрэн байна уу гэдэг тэр зүйл байна гэсэн. Таны амьдрал Христ гэж цохилдог байгаасаа гэж өрөөж байна. Амен. Харин үнэхээр тэр Христ гэж цохилсон байх юм бол таны дотор өөрчлөл явагдсан байна гэсэн. Таны дотор гайхамшигтай өөрчлөлтүүд явагдах болно гэсэн. Амен. Та юмыг өөрөөр харах болно. Та юмыг үнэхээр өөр өнцгөөс харах болно. Бурхны тэр өнцгөөс харах болно. Бид өөрсдийгөө л бодсон, өөрийгөө л харсан тэр өнцгөөс биш. Халелуя. Бид энэ гурван зүйлийн хүртлээр бид өсөх ёстой гэж хэлсэн байна. Өсөх ёстой. Тэгээ энэ үсгийн тулд бүгд 15 дугаар ишлэлийг харах юм бол яах ёстой вэ гэхээр үннийг барьж ингэхдээ харин хайранд тэргүүн болох түүнөөд Христөд бүх талаар өсцгөө гэсэн байна. Үннийг бариа гэсэн. Үннийг барь. Христ Есүс хэлэхдээ би бол үнэн юм а гэсэн. Би бол үнэн гэсэн. Та юуг барих ёстой вэ? Магадгүй та тэр давлгаанд хийсчгүй тул туугдахгүй тулд та дээр өссөөр байхын тулд барих ёстой зүйл байна гэсэн танд. Энэ бол үнэн юм а. Энэ бол үнэн. Та Христ рүү ирэх ёстой гэсэн үг. Та Христ Есүс рүү ирэх ёстой.
Хүмүүс аливаа асуудал ирэхэд юуны түрүүн хүмүүсээс ч юм уу өөрийнхөө арга байдлаар үнэхээр арга замыг олохоос өмнө эхлээд Христээс асуух хэрэгтэй. Энэ яагаад ийм болов гэж. Би яах ёстой вэ гэж та асууна гэсэн. Та юу гэж бодож байна гэж та асуух хэрэгтэй байна гэсэн. Та үннийг барих ёстой. Христийг барих ёстой гэсэн. Хоёрдугаарт нь үнэн бол Бурхны үг байна. Бурхны үг. Үшин альва зүйлс өнгөрөн одох болно, харин миний үг үлдэх болно гэж. Миний үг бүгд биелэх болно гэсэн. Бурхны үг бол хөдөлшгүй үнэн байна. Тийм учраас бид альваг үнэхээр дэнслэхдээ Бурхны үгийг л барьж байгаа. Бурхны үг бол үнэн. Тэр үнэн дотор бид альва зүйлийг харна гэсэн үг. Бид тэр үнний шүүлтүүрээр бид альваг харна гэсэн үг. Таны нүдний шил чинь би нүдний шилээ авах юм бол сайн харахгүй. Ингээд бараасан хүмүүс байна. Яг шилээ зүүх үед хэн байна вэ гэдэг таны царайг харах боломжтой. Яг үүнтэй адилхан үннийг бидний зүүх ёстой тэр үнэн бидний хараалах ёстой тэр зүйл бол Бурхны үг. Бид Бурхны үгээр харах юм бол бид тунгалаг харах болно. Бид альваг зөв шүүж тунгаан болно гэсэн үг. Тийм учраас та үннийг барих ёстой. Тийм учраас бид үг бидний амьдралын чиглүүлэх барих зүйл маань байна. Халелуя. Түүнээс гадна 3 дугаарт нь үнэн барина гэдэг нь та үннийг сонгон, үнэн байхыг сонгоно гэсэн үг. Амен. Та үнэн байхыг сонгоно гэсэн үг. Та хотлох хуурамгийг хоошо тавиад та үннийг ярихыг сонгоно гэсэн үг. Халелуя. Бид шахаанд орох үедээ хотлох хуурамг ярьчих гээд байдаг ш тийм үү? Тийм зүйл байдгүй. Заримдаа үнэхээр хэцүү болох үед ингээд даргалч идаа гэдэг. Харин үнэнд хүч оршиж байгаа. Үнэнд ялалт оршдог. Үннээр та үхэр тэргийг ч гүйцэх боломжтой. Үхэр тэргээр туулаа гүйцэнэ гэдэг шиг тийм. Үнэн заримдаа удаан юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ гүйцэх болно. Альва зүйлс үнэнд гүйцэхдэх болно. Яг л үнэн хувиршгүй. Харин худал хуурмаг тэдгээрс нь илчлэгдэх болно. Ил гарах болно. Тэгээ шүүгдэх болно. Юуны шүүлтүүрээр, үнний шүүлтүүрээр. Тийм учраас та үннийг бариарай. Амен. Хоёрдугаарх нь үннийг барих, хоёрдугаарт нь хайрын дотроо гэсэн. Хайранд. Тэгээ бид Библийг харж байгаа юм бол хайр дотор үннийг ярих тухай маш байдаг тийм үү? Хайр дотор үннийг ярих. Хайр дотор үннийг ярих тухай. Заримдаа би бол үнэн ярьдаг, нүүрэн дээр нь л хилчдэг гэдэг хүмүүс байдаг тийм үү? Цавчаа хийчдэг гэл. Ер нь бол тэр хүн яаж хүлээж авах, дараа нь юу болох тухай ерөөсө хэрвээ мэдэхгүй, ерөөсө санаа тавихгүй байна гэсэн. Хайр дотор үннийг ярих хэрэгтэй. Хайрын дотор бид үйлдэх хэрэгтэй болж байна гэсэн. Бүхнийг хайр дотор хий гэсэн. Эзний тушаал бидэнд байна. Тэгээд үнэн ба хайрыг мөшгөөд хэрвээ үнэн байхгүйгээр бид хайрлах юм бол магадгүй тэр зүйл нь хоёр нүртэй байдлыг өөртөө бий болгоно гэсэн. Нөө хүн маань таныг үнэн зөвхөн хайрыг л харуулсаар байх юм бол магадгүй нөгөө хүн маань зүгээр ирхэл болж хуурна гэсэн. Харин үнэн нөгөө талд нь байгаа. Үнэн байгаа. Үннийг хэлэх ёстой болж байна. Үннийг шаардах ёстой болж байна гэсэн. Үнэн бол хэцүү, хатуу байдаг. Харин юун дотор вэ? Хайр дотор. Харин зөвхөн үнэн байх юм бол тэнд харигс байдал юм шиг л бий зүйлс бий бол. Харин та үннийг хэлсэн бол та хайрлах орон зайг өргөж байлгаарай. Амен.
тэг үнэн хайр дотор бид өсөх ёстой. Тэгээд бид тэргүүн болох түүнгөөд өсөх юмаа гэж. Христ дотор Христөд бүх талаар өсцгөөё. Үнэн барьж хайр дотор өсцгөөё гэж та хажуудах хүндээ хэлэхгүй. Үннийг бариад хайр дотор өсцгөө. Арван 16 дугаар ишлэлээр хэлсэн байна. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгон сангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдсон нийлээд бүхэл бие нь Христийн хайр дотор өөрийгөө босгон барьдаг гэсэн. Хэсэг нэг бүр амийн талхажуулан магадгүй хэсэг эсийн бүлгүүдэд хуваагдж байгаа, үйлчлэлийн багт хуваагдж байгаа, гэр бүлүүдэд хуваагдж болно. Насны бүлгээр хуваагдж болно. Энэ хэсэг нэг бүр зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрээр хангагддаг. Хамтдаа холбогдоод бүхэл бий болдог юм а гэж. Христийн хайр дотор өөрсдийгөө босгон байгуулдаг. Тэгэхээр энэ бидний өсөх гэдэг энэ үйл явц, өсөх гэдэг үйл явцад бидний оролцоо заавал орж байгаа. Эзэн минь намайг өсгөөч гэд би зүгээр байх юм бол тэнд өөрчлөлт бий болохгүй гэсэн. Таны алхам, таны үйлдэл байгаа. Та үннийг барих ёстой, та хайр дотор алхасаар байх ёстой. Та өсөхийн төлөө тэмүүсээр байх ёстой болж байна гэсэн. Амен. Танд өсөлт хэрэгтэй байгаа юу? Та аль талбартаа өсөх хэрэгтэй байгаа вэ? Тэр талбарт нь өсөх хэрэгцээ байгуул тэр өсөлт нь чиглэл нь дандаа дээш чиглэсэн. Христ рүү чиглэсэн өсөлт байх бол. Та энэ талбар дээр магадгүй та ажлынхаа талбар дээр ч юм уу олигтой байж чадахгүй байгаа бол магадгүй та хичээлийнхээ талбар дээр ч юм уу тодорхой түвшинд хүрч чадахгүй байгаа бол та тэр зүйлийг тэр талбарыг та Христ рүү өргөх ёстой болж байна. Эзэн рүү өргөх ёстой. Би түүний төлөө хийх ёстой болж байна гэсэн. Түүнд үйлчилж байгаа сэтгэлээр бид хийнэ гэсэн. Зөвхөн сүнслэг үйлчлэл нь Христ их. Бусад талбар нь бол та энэ чуулганаас гараа явахад бол энэ миний амьдралын талбар руу орлоо гэж бүү бод. Амьдралын цаг үе мөч бүрхэн талбар болгоныг Христ рүү өргөхтөө. Амен. Надад тийм үе их байсан юм шиг санагддаг заримдаа. Яг саяны ярьсан зүйлс. Харин би Христийн төлөө үйлчлэх юм бол тэр түүнд үнэхээр хийх юм бол энэ зүйлс үн цэнтэй байх болно, та баяр хөөргийг идэх болно. Таны ажил, амьдрал хийж байгаа зүйлс нь утга учиртай байх болно. Юуны төлөө юм бэ? Христийн төлөө. Халелуя. За тэгээд дараачийн сүүлийн хэсэг дээр дахин хэлэх зүйл байна. Энэ хэсэг нэг бүр өсөлт бий болгодог. Өсөлтийн төлөө бид байх болно гэж. Бид нэгдсэн чуул, нэгдээд нэг чуулган бүгдээрээ өсөх ёстой болж. Нэгдэх ёстой гэсэн. Хэрвээ зөвхөн магадгүй таны биеийг харах юм бол зарим нэг хэсэг саачлалтай хүмүүс байдаг тийм үү? Тэгсэн нөгөө эрүүл байгаа тал нь аюу хүчтэй болцсон байж дээ. Булчинтай болцсон байж дээ тийм үү? Нөгөө талаа өргөө явдаг ч юм уу? Өөрийгөө өргөх бүх юм ингээ хийгээ сурцсан. Харин нөгөө саачлалтай хэсэг нь тэнд хөгжил байхгүй, тэнд өөрчлөлт байхгүй байгаад. Тэгвэл бид хаана тэр саажилт байна, хаана өсөлт байхгүй тэр газар байна. Тэр зүйл бид байгаа юм биш үзээ гэж өөрийнхөө амьдралд мөн чуулганы амьдралд бид харах хэрэгтэй болж байна. Тэгээ бид өсөх хэрэгтэй байна. Өөрчлөлт хэрэгтэй байна. Тэнд зогсцсон, тэнд хатцсан тэр газар бүү байх болтугай. Таны магадгүй та анзаарсан зүйл байгаа бол тэр зүйлийн төлөө та залбираа. Тэгээ тэнд өөрчлөлт бий болох ёстой. Өсөлт бий болох ёстой.
Тэгээд нөгөө биеийн өсөлт нь бий болж байна гэж. Өнөөдөр сая энэ хэсэг ишлэлийн өмнө гарч байгаа хэсгийг мөн хэлхийг хүсэж байна. Яг энэ хэсэгтэр би нэг мэс уншиж. Иймд та нар нэгдүгээр ишлээс. Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагатай зүү зохистой явахыг эзний хоригдл би хичээнгүйлэн ятгая. Эзэн биднийг дуудсан, хүнийг бүрийг дуудсан. Ингэхдээ хайранд альва даруу дүлгөөн зангаар бие биеэ хүлцэн төвчиж амар тайвны холбоосонд сүнсний нэгдлийг хадгалахыг хичээхтэн. Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээхтэн гэсэн. Сүнсний нэгдлийг эзэн бий болгодог, харин хадгалахыг хичээх нь бидний үүрэг байна. Та нар дуудлагынхаа нэг л найдварт дуудагдсан адил нэг бие, нэг сүнс, нэг эзэн, нэг итгэл, нэг баптизм, нэг бурхан байна. Тэр бол бүгдийн эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг. Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нэгүсэл өгөгдсөн. Хүн нэг бүрд нэгүсэл өгөгдсөн. Танд нэгүсэл өгөгдсөн. Христийн бэлгийн хэмжээгээр нэгүсэл өгөгдсөн. Христ танд бэлгэлж байгаа тэр хэмжээгээр нэгүсэл өгөгдсөн гэсэн. Тиймээс өндөр дээш гарахтаа тэрээр олзлыг олзолж хүмүүст бэлгүүд өгсөн гэсэн байна. Тэгээ та өөртөө хэлэхгүй юу? Христ надад бэлэг өгсөн гэж. Надад бэлэг өгсөн. Христийн бэлэг. Тэр дээш гарсан гэдэг нь тэр бас газрын доод хэсэг буусан гэдгээс өөр ямар утгатай вэ? Доош буусан тэр нь бүх юмсыг дүүрэхийн тулд бүх тэнгэрийн дээр гарсан тэр өөрөө юм аа. Тэр заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хончин ба багш болгосон. Тэгэхээр энд хэлэгдэж байгаа энэ илч, иш үзүүлэгч, сайн мэдээ тунхаглагч, хончин ба багш эдгээр хүмүүс эзэн босгоод 12 дугаар ишлэлээр ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм гэсэн. Христийн бие өсөж үржиж байгуулахын тулд тэнд эдгээр саяны бэлгүүд бий болох ёстой гэсэн. Гарч ирэх ёстой. Тэгээд хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлдэх ёстой. Ямар үйлчлэлийн ажилд вэ? Бие биендээ хайр дотор үннийг барьж үйлчлэх тэр үйлчлэлийн ажилд. Биеийг босгон байгуулах, өсгөх тэр ажилд та бид оролцоно гэсэн. Хүн нэг бүрд өгсөн бэлгийнхээ дагуу оролцоно гэсэн. Амен. Тэгээ саяны зүйлсүүд байна. Тэгээ нэг энд илч гэсэн байна. Илч нь ямар энэ үед энэ Библийг бичигдэж явах үеийн илч, одоогийн бидний илч, одоогийн үеийн илч арай өөр ойлголтоо. Энд яригдж байгаа илч бол эдгээр бүр Бурхны үгийг бичих тэр хэмжээнд очсон тэр илч нар байна. Бурхныг тэдгээр ярих үед шууд Бурхан ярина гэсэн. Маш их мэд. Ягаад гэвэл тэр үед Библи өгдөг байсан. Одоогийн бидний илч бол элчийн үүрэг бол тэр байгуулсан чуулган санаа тавьж байгаа чуулганда элчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Дараа нь иш үзүүлэгчд байна. Заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хончин ба багш болгосон гэж. Та иш үзүүлэлэг та итгэдэг үү? Та иш үзүүлэлгийг бүү басамжлаарай гэж хэлсэн байна. Иш үзүүлэлэг итгэлээр хүлээн авагддаг. Итгэлээр холбогддог таны амьдралд. Миний тухайн нэг хүн иш үзүүлэх үед би тэр одоо хүртэл би над байнга бодогдсоор явж байгаа. Хоёр тийм тохиолдол байсан. Нэг тохиолдол нь би энэ арай өөрөөсөө хилчлээ дээ гэж над дараа нь ингээд бодогдож байгаа. Тухайн тэр хүн сэтгэл хөдлөлөөс яасан байж магадгүй юм шиг. Гэхдээ магадгүй тэр ирээдүйд биелэх юм билүү. Харин нөгөөх нь миний амьдрал тодорхой хэмжээгээр ингээд өсөөд хөгжөөд явж байгаа тэр зүйл байгаад. Би тэр үед зүгээр магтан дуун дээр зогсож исэн нэг нүдний шилтэй залуу байсан. Оюутан. Харин тэр конференц дээр хэлжсэн хүн байна. Миний төлөө залбирч өгөх үедээ чи эзний үгийг тайлбарлах болно гэж хэлсэн. Тэгээ тэр үед би тэр талаар бодоочгүй явж исэн.
Харин одоо 10 хэдэн жилийн дараа эргээд харахад тодорхой хэмжээнд энэ зүйл ингээд биелээд яваад байгаа юм шиг. Тэгээ би энэ зүйлийг хөгжүүлэхэд би бас оролцох ёстой юм а гэсэн. Тэгээ энэ зүйл одоо хүртэл надад байж байгаа. Би тайлбарлана, эзний үгийг тайлбарлана гэд надад ингээд өмнө их бүр өөр зүйл рүү орохоос арай жоохон ингээд чиглүүлж өгöd байгаа нэг ийм чиглүүлэг байна. Эзний үгийг тайлбарлана. За. Тэгэхээр та итгэлээр хүлээж авах юм бол тэр зүйлс биелэх боломжтой. Халелуя. Таны ирээдүйн талаар эсвэл тодорхой хүмүүсийн ирээдүйн талаар яг өнөөдөр болсон шиг те энэ иш үзүүлгийн үгс. Заримыг нь сайн мэдээ тунхаглагч хүмүүс бүр онцгой тэр бэлэгтэй хүмүүсүүд байна. Бид нар бүгдээрээ сайн мэдээ тунхаглахаар дуудагдсан. Гэтэ тэнд үнэхээр сайн мэдээ түүнийг тунхаглах үед тэнд үнэхээр мянгаараа саяараа өөрчлөлтүүд хүмүүс эзэн рүү ирж байгаа тийм гайхамшигтай бэлгийг авсан хүмүүс байх. Та сонсч ирсэн байх, бас харж ирсэн байх. Заримыг нь хончин ба багш болгосон гэсэн. Хончин ба багш гэж холбож заах, халамжлах. Адуу таны эсийн бүлэг дотор тэр энэ үүргийг хийж байгаа хүмүүс байна. Эсийн бүлийг удирдах байгаа хүмүүс заах, халамжлах, хончлох тэр үүргийг. Тэгээ энэ чуулганыг ерөнхийлөн хончлох тэр үүргийг найдан пастор авч явж байгаа. Яг үнтэй адилхнаар. Тэгэхээр энэ хүмүүс юуны төлөө байна вэ гэхээр та биднийг бие биендээ тэр өгссөн бэлгийнхээ дагуу үйлчлэхэд нь бидэнд туслах ёстой. Эзний үгээр дамжуулж биднийг өдөөх ёстой, биднийг урагшаага түлхэх ёстой тэр хүмүүс үүргэн тийм байх. Харин би та сууж байгаа та үнэхээр би энд оролцоо байхгүй штэ гэж магадгүй бодож би зөвхөн ирээд сонсож байгаа гэж та бүү бодорой. Харин танд өгөгдсөн бэлгийн дагуу та үйлчлээрэй. Таньж мэдээд, олж мэдээд үйлчлээрэй гэдгийг урамшуулахыг хүсэж байна. Тэгээд бид хамтдаа өсөх болно. Та хувьдаа өсөх болно. Бид хамтдаа бас нэг бие болон өсөх болно. Халелуя. Тэгээд энэ зүйл дотор өнөөдөр бид ярьсан зүйл байгаа. Христ рүү ирэх ёстой. Үннийг барих ёстой. Тэгээд та үгийг барина. Та үнний тал зогсно. Тэгээд та хайрлахыг сонгоно.